За өчигдрийн үлдгэсэн иргэний тухайд бол 2022 оны 1 сарын 3-ны өдөр 13 цагийн үед Хаанвал дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагт ирсэн. За цагдаагийн байгууллага дээрх гэмтрийг үйлдсэн с ิจ гтэй этгээдүүдийг тогтоох чиглэлээр шуурхай ажиллаж дээрх гэмтрийг үйлдсэн байж болзошгүй 4 этгээдийг тогтоон саатуулан шалгаж байна. За хэргийн газраас алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгийг төлөвлөгөөс 848 сая төгрөгийг эднүрийн баримтаар хураавч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа. За ард иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд бэлэн мөнгө их хэмжээгээр биедээ авч явахгүй байх, хараа хяналтгүй, хамгаалтгүй газар их хэмжээний бэлэн мөнгө хадгалахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. За тэр талаар яг одоо шалгалтын ажиллагаа явагдаж байгаа болохоор нарийн мэдээлэх боломжгүй. 148 сая гэж энэ үлдсэн одоо 400 сая орчим төгрөг яасан юм бэ? Тэрийг одоо биднээс яг шалгаж байна. Ерөн сурвалжилж байгаа. Инээс цааш бүр нарийн мэдээлэл бол өгөх боломжгүй. Дөнгөж хэрэг гараад нэг л хонжил. Эд мөрийн баримтаар гадуу хурааж авсан гэдэг мэдээлэл байсан шүү дээ юм уу? Эд мөрийн баримтаар гадуу хурааж авсан гэдэг юм зүйл. Хураагдсан. Нэг ширхэг гар.